Хүрээг гамингаас чөлөөлсөн Чингван лувсан цэвэнийг коминтерны сургагч шууд цааслан хорооджээ. Чингван өргөмжлөлт Гомбоч авын лувсан цэвэн 1869 онд Түшэт хан аймгийн Дархан Чингвангийн хошуу одоогийн Төв аймгийн нутагт төржээ. Лувсан цэвэн Богд хаант Монгол улсын сангийн яамны сайдын албыг 1920 оны 2 дугаар сараас 7 дугаар сарын хүртэл ердөөл 4 сар гаруй хугацаанд тассан. Түүнийг бодоогийн хэрэг гэгчид холбогдуулан бүх цэргийн зөвлөлийн харьяан дах дотоодыг хамгаалах газраас дайчлан баривчилж засгийн газрын 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолын дагуу цаазаар хороожээ. Монгол улсын дээдшин үхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар тогтоолоор Чингван Гомбоч авын лувсан цэвэний нэр төрийг нэхэн цагаатхан сэргээсэн байдаг. Үүнээс өөр ямар нэгэн баримт сэлт түүхэнд үлдсэнгүй. Коминтер нь цугийг нь устгасан бололтой. 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгсэн улс төрийн зүтгэлтнүүдийн нэг нь лувсан цэвэн гэдэг. Учир нь тэрээр Монголын автономитыг устгасан гамин цэргийг хүрээнээс хөөж гаргасан бөгөөд Монгол улс тусгаар тогтнолоо эргүүлж авах тэр алтан үүд босхийг олоход нөлөө үзүүлсэн билээ. Лувсан цэвэн баруун өнгөрнийг хүрээ чөлөөлөхөд агт морь цэрэг зэвсгээр тусалсан өөрөө ч гэсэн энэхүү тулаанд оролцсон аж. Тэрбээр хяад ястай, боржгон овогтой Чингис хааны шууд угсааны төрлийн тайж хожим Чингвангийн хэрэгэм хүртсэн учир коминтерэнд цааслуулах үндсэн шалтгаан болсон ч байж мэднэ. Түүний төрөл төрөсөд нь халахын хамгийн нөлөө бүхий ноёд язгууртан Дархан ван, Понцог цэрэн, Эрдэнэ жонон, Ширнэн Дамдин ван, их зохиолч Нацаг доржийн эцэг Дашторч зэрэг олон хүнийг нэрлэж болох юм. Лувсан цэвэн бол 1915 онд алдагдаж эхэлсэн Монголын тусгаар тогтнолыг Хятадын гамин цэрэг бүрэн усан устгаж байсан үед буюу 1920 онд Оросын цагаатны хэсэг болох баруун өнгөрнийг онон голын хөвөөнөө тосон авч унаа хөсөг залхуулан хүрээнд ойртуулан иржээ. Түүний энэ үйлдэл санамсаргүй хэрэг биш байв. Монгол улсын хаан Богд Жавдсан дам хотогт Хятадын гамин цэргийн мэдэлд орж гэрийн хорионд орчихсон. Ихэнх ноёд язгууртан төрийн өндөр албанд шалтнууд таал болсон. Өмнөдөд Хятадын хар цэрэг, умардад Оросын улаан цэрэг байх ах үед цагаан цэргийн энэ хүчийг ашиглан бие даан тусгаарлахыг хүссэн аж. Түүний гол зөвлөхүүд бол Дархан Чингвангийн тулхтай ноёд дипломатч төрийн зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Ширнэн Дамдин гол үүрэгтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Лувсан цэвэн 1919 оны өвөл онон мөрний ихэнд орж ирээд байсан баруун өнгөрний цэрэгтээ өөрийн биеэр очиж уулзсан адуу мал хоол хүнсээр хангаж улмаар дагуулan өөрийн харьяалагдах Дархан Чингвангийн хошууны нутаг Туул голын сав тэрэлжийн ойролцоо авч ирсэн байна. Тэд энд байх хугацаанд хүрээг хэрхэн дайрах, гамин цэргийг хөөн зайлуулах төлөвлөгөө боловсруулж унаа хөсөг хоол хүнсээ нэлээд сайн базааж ав. Монгол ноёны хувьд тэрбээр баруун өнгөрний итгэлийг сайн олжээ. Ийхүү түүнийг хүрээнд оруулж Хятад цэргийг хөөн гаргах гол ажлыг нугалсан хүн бол лувсан цэвэн байсан юм. Тэрбээр Сэцэнхан аймгийн нутагт анх Боронто нүур учран Монголын хүчийг хавсран Хятад руугаа байлдан газар орноо тохинулахаар зөвлөлдөн гагцхүү хүрээний газраа буй Богд хаанд өргөх Орос Монгол хил дээрх захааг зүүн хүрээний цоржлом Дэндв доржоор дамжуулан Богд хаанд өргүүлсэн байдаг. Уг загталд Монголыг харгас Хятадын дарлаас ангижруулан хамгаалж тохинулахын тухай цэрэг авч хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ачаамуу хэмээснийг Богд хаанаас даруй зөвшөөрч өтөр түргэнээр иртгвэ гэж мөнхүү цоржламаар захааг ирүүлжээ. Тэр зөвшөөрлийг өгсөний дараа лувсан цэвэн ойр хавийн идэр залуу эрс ба заан тэрэлжийн нуруугаар явдаг анчин гөрөөчин зэрэг 40-оос 50 хүнийг цэрэгт нэмэн элсүүлж өөр бусдаас унлаг хүнсийг сэлбэх зэргээр нэлээд тусламж үзүүлэн одоогийн налаахын цаад талд уу булан гэдэг газарт ирж бэлтгэж эхлэв. Удалгүй баруун өнгөрний цэрэг хүрээнд довтолжээ. Хятадын гамин цэргүүд ихээхэн бэлтгэлтэй байсан бөгөөд чадварлаг эсэргүүцэж байснаас гадна Оросын цэрэг уулаас дулааны улиралд гарсан тул тэдэнд хүйтэн цагийн хувц сонор үгүй. Өлсөж даарах нь их байсан зэргээс хамаарч түр ухарч Туул голын хойд хөвөө горхины нурууг давж тэрэлж гол хүрсэн байна.
Гэвч энэ үед хүрээнд сууж байсан Чэни ихээхэн сандарч урд зүгээс дахин 1000 зэрэг ирүүлэхээр цахилгаан мэдээгээр мэдээлж ноёдын санаа оруулахаас айж зарим нөлөө бүхий хүмүүсийг албан тушаалд тохоон тавихыг хичээж биелүүлжээ. Гэвч тэд үүнд хууртаагүй юм. Яг энэ үед Ловсон цэвэнээс дахин монголчуудаас хүчийг зузаатган бэлтгэлийг ханган хэрхэвч холчлон явуулахгүй өтөр зур цэрэг хэрэглийг Монголоосоо нэмээд Хятад руугаа дахин байлтахаар орж эргчин эмэгчнийг үзмүүгээд идэвхтэйгээр цэрэг цуглуулсан байна. Энэ үеэс Ловсон цэвэн баруун Унгэрний Монгол талын дэд жанжин болсон юм. Түүнээс гадна тэд зүүн зүгт байсан цагаантны зарим хүчийг нэмэн дуудах ажлыг хийж байсан юм. Ловсон цэвэний багш хүрээний зүүн этгээд туулгоол дэндүү хурандаан зэргэмж газар нутагладаг Эренчин самбуу жич танил талын нөхөр Максар шөхөрч нар ихээхэн чармаан зүтгэсэн байдаг. Тэрээр өөрийн багш Эренчин самбууг цэргийн лам болгон өргөмжилсөн билээ. Энэхүү бэлтгэл нэлээд хангагдсны дараа хүүхэн хутагтаар олон зүйлийн ном гүрэм уншуулж жанхаар цам зэрэг ёслолыг гүйцэтгээд Хятад руугаа байлдах цэргийг Монголын 10 дугаар оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлэн эсрэгэн жил гарваас ялагдана хэмээн зааж өгчээ. Энэ үед Орос-Монгол цэрэг нийт 2000 хүрсэн байв. Юуны өмнө тэд Богд хааны хүрээнээс гаргаж авсан бөгөөд Манзуширын хийдэд хамгаалан байх үед Ловсон цэвэн тусгай цэрэг гарган хамгаалж байжээ. Энэ удаагийн хүрээг довтлох үйл ажиллагаа маш амжилттай болж чөлөөлсөний дараа Монгол ноёд Маймаа хотод буюу баруун Унгэрний амрыг алтгасны дараа Манзушир хийдэд суугаа Ловсон цэвэний амрыг алтгаж цаашид Богдыг хизээ дахин залах, засгийн эрхийг хэрхэн явуулах зэргийг лавлан асуухад хүрээ хотын ойр тойрон алагдсан Хятад цэргийн хүүрийг зайлуулан Хятадын хог буртгийг арилтгах зэргээр ариутгасны хойно Богдыг залуулна. Засгийг дахин байгуулах тул элдв хэргийг хилцэхээр төлөөлөгчдийг дахин хүрээнд хуралдуулах болно хэмээн илтгэжээ. Ингээд тэрээр бусад нөлөө бүхий ноёд лам нарыг хүрээнд дуудаж хуралдаж хэрхэн улсын хэргийг үргэлжлүүлэн явуулахыг ярилцжээ. Ингээд Монголын 11-р он цагаагчин дахиад жилийн цагаан сарын шинийн 3-ны 9 цагт хуралдахаар тушаал гаргаж холбогдох зардал зан үйлийг бэлтгүүлэх болжээ. Улмаар товлсон хугацаа болж Монголын алдагдсан тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах их үйлийг дахин үлдэж Ловсон цэвэнд Богд хаанаас Чин Вангийн хэрэгэм, шар хүрэм, хүрэн жолоо, бат ёроолт цол олгож сангийн хамаг хэргийг эрхлэх яамны тэргүүн сайдаар тохоон томилсон юм. Ловсон цэвэн тэргүүн инхүү Монголын алдагдсан тусгаар тогтнолыг эргүүлэн авах ажлыг зохион байгуулсан бөгөөд тэрээр сангийн яамны хамаг хэргийг бүгд эрхлэх яамны сайдын хувьд бусдын эрхээр талхлагдсан улс орны эдийн засгийг сэргээх, татварыг зэгслэх, гайл хураах, журам гаргах, улсын санг арвижуулах зэрэг олон ажлыг эхлүүлж чадсан юм. Гэвч тухайн цаг үеийн хяслаантай байдал, улсын санхүүгийн унаж доройтсон байдал зэрэг нь ихээхэн бэрхшээлтэй байв. Гэвч одолгүй хэдхэн сарын дараа ардын хувьсгал ялж Унгэр нь баригдсанаар тэрээр сангийн сайдын албыг өгсөн юм. Харамсалтай нь түүнийг 1922 онд Цэвэн тэргүүний хэрэг хэмээн зохиомол хэрэг үүсгэн цаазалсан юм. Энэ цаазалсан шалтгаан нь ардын цэргийг хүрээнд орж ирэх тулгамдсан цагт тусгай хүн зарж баруун Унгэрнд захиа нэвтрүүлэн талархсан учирт буруушааж түүний биеийг барин үүрт хорих ял оноож байснаа удалгүй 1921 оны 8 дугаар сард Бодоо нарын хэргийн өмнөхөн санаа хорсож гадаад улсаас тусламж ирэх буюу баруун хязгаар Хятад Монголын хилийн орчим сууж дотоод гадаадын хүн газар орныг төвөөж бүхий харгас дамби жанцан өрсөн хэмээх иш мухаргүй үндслээр шийдэгжээ. Ловсон цэвэнийг шийтгсэн 20 дугаар зууны Монголын хамгийн анхны хилмигдүүлэлтийн үүд нээгдсэн эмгэнэлтэй тохиол болжээ. Тэрээр алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн босгож Богд хаанаа ширээнд нь эргүүлэн залж их хүрээг чөлөөлөхөд гарамгаа гавьяа байгуулсныхын төлөө Коминтерны цус яргачид хар гэрт хорив. Хэд хэдэн удаа Оросын сургагч байцаасан болоод хувьсгалын эсэргүүнээр зүүлгэн 5 өдрийн дараа Ловсон цэвэнийг цааслан гороожээ гэж дүгнэхэд болно.